Алдаж болохгүй мөч өгүүлэг 8 дугаар сарын бороотой өдрүүд үргэлжилсээр урт зувтай өнгийн шүхэр барьсан хүмүүс хотын гудамжаар холхино. Би ч тэдний цонхоор ажиглан сууж байлаа. Хотын төвийн замын хажуугийн гудамж дэх жижигхэн дэлгүүрт би худалдагчаар ажилладаг байв. Бэлэг дурсгалын зүйлс, тоглоом, уран зохиолын ном гэх мэт зүйлс худалдахын сацуу. Сүүлийн үед бороотой өдрүүдийг ашиглан шүхэр усны худал зарах болсон юм. Тэдж бодож байснаар гайгүй сайн гүйлгээтэй байлаа. Цонхны хажуу дахь жижиг сандал дээр гаднах орчинг ажиглан сууж байтал дэлгүүрийн шилэн хаалган гож бороонд нэвт норсон ир мөрөө хавчин орж ирэв. "Хөөе, анараа, үйлчлүүлэгч орж ирлээ" гэж цаанаас хамт худалдагч хийдэг чимгээгч намайг ажиллаа хийхийг үүрэг болгов. Би ч сандалнаасаа үндийн босож өнөө залуу ир дээр очин мэндэлж "Сайн байна уу? Та юу сонирхож байна?" гэж асуулаа. Тэгтэл өнөөр шүхэр гэж шуутхан хариулв. Би ч тэр, чимгээгч ч тэр. Бороонд нэвт норсон энэ ахыг шүхэр аавна гэдгийг бараг л гадарлаж байсан юм. Би түүнийг дагуулна цаад талын шүхэр усны гутал зардаг хэсэгт очино. "Та альнаас нь ах уу?" гэж асуухад тэрээр игнүүлэн тавьсан шүхэрнүүд дээрх үнийг сайтар харснаа. "Энийг?" гэд гараараа хар өнгийн хамгийн хямд үнэтэй шүхэрлүүн заа. Түүний энэ сонголт намайг үнэхээр гайхахад хүргэв. "Ирхмээ, наадах чинь тийм ч сайн шүхэр биш шүү дээ. Дорхнол цоорчхон" гэсэнд өнөөр учиргүй нээснэ. "Мэдэж байна. Гэхдээ надад энэ шүхрийг л авах мөнгө байна" гэв. Ингээд өнөөр хямд шүхрнийхээ тооцоог хийгээд шүхрээ дэлгэн сэтгэл өөдрөг дэлгүүрийн хаалгаар гарлаа. Зүсэр бороо шиврэн орсоор байлаа. "Чи хачи юм аа? Тэр хүн өөрийнхөө л хэмжээнд тохируулж хямд шүхэр авч байхад юунд нь гайхав?" хэмээн чимгээгч дэлгүүрийн цаана эд зүйлсээ янзлангаа амны. Би хариуд нь юу ч хэлсэнгүй. Номын хэсэгт ирнэ шинээр ирсэн номнуудаас сонирхон уншив. Хэсэг хугацааны дараа дахин дэлгүүрийн хаалган голоо. Энэ удаа урт цуг өмссөн залуухан царайлаг бүсгүй орж ирэв. Түүний баруун гартаа барьсан таягийг нь хараад бүсгүйг сохор гэдгийг мэдэв. Гэсэн ч тэр миний харж байсан бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь яг л уран зураг дээрх бүсгүй мэт байсан юм. Уншиж байсан номоо хаана бүсгүй дээр очлоо. "Сайн байна уу? Та юу сонирхож явна?" хэмээн би ээлдэг өнгөөр инээмсэглэн цаг үргэлж орж ирсэн үйлчлүүлэгч нартаа хилдэг үгээ хэллээ. Бүсгүй цовныхаа малгайг доошлуулна, ураг шүндсэн үсээ аргачлуулна. Би ном авах гэсэн юм" гэлээ. Түүний намуухан дуу хоолой нь хүртэл надад таалагдах шиг болов. За тэгвэл намайг дагаад яваарай" гэд би номын хэсэг рүү түүнтэй хамт алхан очлоо. Тэрээр сохор хідэж ном сонирхож ирсэн нь миний сонирхлыг өөрийн ирэхгүй татав. Дэлгүүрийн цаад талын буланд байх 50 дээр төрөл бүрийн номыг нүүлэн тавьсан хэсэгт ирлээ. Бүсгүй хажууд нь зогсох над руу инээмсэглэн харснаа. "Уучлаарай, та надад ном сонгоход минь туслахгүй биз?" гэж асуув. Би ч түүнтэй адил номонд ухаангууд урлсан нэгэн учир дуртаяа зөвшөөрлөө. За та тэгээд ямархуу төрлийн ном сонирхож байгаа вэ?" гэхэд тэр баг зэрэг ичингүүр нь "Хайрын тухай" гэж сулхан өнгөөр хариулв.
Би ч түүнд туслахаар хайр ингэх тодтголтой хідэн ном сонгон авч бүсгүй танилцуулв. Гэвч бүсгүйд ихэнх нь таалагдсангүй. Шалтгаан нь тэдгээр номон дээр уйтгар гонигтай хайртай хосуудын хин нэг нь үхэж дуустдаг аз жаргалгүй төгсгөл гардаг байв. Гинэт би өмнө нь өөрийнхөө уншиж байсан нэг номыг санана. Номын тавирын хамгийн дээрээс нь авлаа. Энэ чамд гарцаагүй таалагдах байх. Энэн дээр чиний хүсч байсан аз жаргалтай ямар ч зовлонгүй нүггүй хайрын талаар гардаг юм гэхэд бүсгүй тэгвэл би явнаа гэснэ. Чи их ном уншдаг уу гэж асуулаа. Тийм ээ. Ном бол миний сайн найз л гэсэн үг гэд баг зэрэг инээлээ. Чимгээгч касн дээр сунгаа бит хоёрын дотн мэд юм ярьж бүг гярхаа ажиглан харж байлаа. Ингээд бүсгүй миний санал болгосон аз жаргалтай хайрын тухай өгүүлэх номыг худалд нь авлаа. Тэр үг номыг авсандаа үнэхээр баярлаж буй илт байлаа. Бүсгүй номоо гарах гэтэл би түүнийг шүхргөө явж буй сан араас нь шүхэр байрны очлоо. Гата бороотой байна. Энэ шүхрийг ав гэд би түүний нөгөө гарт нь дэлгэсэн тодяга өнгийн шүхэр атгууллаа. Бүсгүй гайхсан янзтай хэрэггүй дээ. Би цувтаа болохоор зүгээр гэд миний өгсөн шүхрийг над руу сарваа. Зүгээрээ ном авсны урамшуул гээд л бодчих. Энэ ягаан өнгийн шүхэр яг чамд тохирно гэхэд баярлаа. Гэхдээ би дараа буцааж өгнө гэв. Тэгэх хэрэггүй шүү. Харин оронд нь надтай болцоонд явж болох уу гэж би зориг гаргана асуулаа. Надаас ийм үг хэлэх зориг гарна гэж би өөрөөч төсөөлж байсангүй. Бүсгүй сандарсан нь илт мөр авчин цааш иргэн. Таны сайхан сэтгэлийн хариуд би зөвшөөрч байна. Гэхдээ та над чиг сохор бүсгүйтэй яагаад болцох гэсэн юм? Би юу ойлгохгүй байна гэлээ. Чи өөрийнхөө царайг тойлонд харж байсан уу гэж би түүнээс асуухад тэрээр би чинь сохор шүү дээ. Яаж харах вүлээ гэв. Тэгвэл өөртөө чинь болцох гэсэнд гайхах нь аргагүй юм байна. Чи дэндүү үзэсгэлэнтэй болохоор би чамайг зүгээр л явуулж чадсангүй гэд инээлээ. Бүсгүй ичин хөрнө. Энэ үгийг би анх удаа л сонсож байна. Чамайг худлаа ярьж байгааг мэдэхгүй ч би итгэлээ. Дараа уулзъя гэд тэр хаалга нэг гэхэд нь би хүлээрээ хамт явъя гэд гадуур хувцас өмсөн хамт гарлаа. Хөөе чи чинь ажиллаа яах гээвэ хэмээн чимгээгч араас өгүүлсээр хоцров. Одоо надад ажил огтхон ч чухал санагдгаа билүү. Түн шиг бүсгүйтэй хэсгэн хугацаанд ч болов хамт байна гэдэг надад олдохгүй их завшаа мэтэл санагдаж байлаа. Зөөлөн бороо шивэрсээр бүсгүй хажууд би шүхэр байранд алхлаа. Тэр өдөр бүрхэг өдөр байсан ч сэтгэлийн минь гүнд үүл цэлэмсэн сайхан өдөр болж өнгөрөв. Дөнгөжл танилцсан бүсгүйдээ ухаангой дурлсан гэдэгтээ би итгэж ядаж байлаа. Түүнийг Сарна гэдэг миний ажилдаг дэлгүүрийн ойролцоо эгчтэйгээ хамт амьдардаг байсан юм. Эгч нь түүнд үргэлж хайрын тухай ном уншиж өгдөг байв. Харин энэ үчээс хойш би түүнд ном уншиж өгч харин тэр мөрийг минь дэрлэн анхааралтай сонсдог болов. Зүгээр л ном уншаад өнгөрсөнгүй. Би түүнд хорвоо дэлхийн бүхий л зүйлсийг ямар байдаг талаар дүрслэн ярьж өгдөг болов. Би хэдийн түүний хорвоог харах хоёр нүдэн болсон байлаа. Хайр гэдэг нүдэнд харагдахгүй ч сэтгэл зүрхэнд минь орших хамгийн хүчтэй зүйл гэдгийг би
түүнээс л ах мэдэрсэн юм.